гэрээг эх 7 хоногт улсын хурлын чуулганаар хэлэлцэхэд төлөвлөсөн. Тэгвэл энэхүү гэрээн оюу толгойн гэрээнээс муулсан энчүүднээс дахин техник эдийн засгийн үндэслэлийг нь хийх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Орой мэнд хүргийн үзэгчдээ өнөөдрийн тодруулгын цаг эхлэж байна. Тодруулгын зочноор геолог уулуурхайн үйлдвэрийн яамны орлогч сайдаасан хурцгаа оролцож байна. Танд энэ орой мэндийг хүргэе. Ойрын өдрүүдэд 5-7 хөрөнгө оруулалтын хилцээний асуудал бас нэлээд яригдж байна. Үүнтэй холбоотойгоор намуудын фракц болон улсын хурд суудлагүй намууд бас өргөжлийн байр суурь илэрхийлж байна л да. Таны хувьд юу нэг болоод байгаа үйл явдлыг хэрхэн ажиглаж дүгнэж байна? Гэхдээ ер нь ийм л учиртай л да. Монголд нэг 4 орд байна. За бараг одоо оюутлогоо шинээр нэмэгдэх 5 орд болж байна. Энэ 4 орд бол хөвсгөлийн фосфорит, Эрдэнэтийн овоо, цагаан цуврах, 5 толгой. Энэ 4 орд бол дэлхийн гайхамшигт орд. Энэ төрд дэндүү чадсан муутай улсууд, инженерийн сэтгэлгээгүй улсууд ажиллаж байгаагийн гайгаар улс эх хормоны өвдө гарахаа байлаа. Улс төр гэдэг бол нийгмийн шудраг ёсны ёс суртахууны сургаалыг зөв авч явах ийм чиглэлтэй болохоос улс төр гэдэг бол төрийн одоо бүх үйл ажиллагааг хөтлөн гэсэн үг биш юмсаа. Бидэнд бодит жишээ өнөөдөр байсаар байдаг. Ийм гэрээ одоо оюутлогын гэрээ, хаван толгойн гэрээ гэдэг. Энэ хаван толгойн гэрээ хийсэн инг сайхан бол оюу толгойн гэрээг аврах гэж хийсэн болохоос биш. Үнэхээр эдийн засагч гэрээ мэддэг, гэрээ их зүүн баримт бичиг мэддэг. Тийм боловсрал энэ хүнд даанч байсангүй юу да. Эсвэл энийг хийсэн улсууд яасан даанч улсуудтай гэж сэтгэл төрж байна. Өнөөдөр 2008 онд хийгдсэн Чалкогийн гэрээг өнөөдрийн энэ гэрээнээс хамаагүй муу харин ч энэ сайжруулсан хувилбар гэж бас тань. Аман тэгдэм ард түмнээ хуурахын тулд юу ч гэж хэлж болно. Энэ чинь энэ гэрээг чинь уншаад үзэхдээ зэрэг оюу толгойн гэрээ анх орж ирэхдээ Монгол улсын хууль гэж орж ирсэн. Тэгвэл энэ гэрээ мөн хуулийн үгээр эхэлж байна. Ягаад гэвэл энэ гэрээний зорилго гэсэн эхний гачиг гарч ирээд энэхүү зорилго хуулийн энэхүү гэрээний зорилго нь харилцаа зохицуулахад оршино. Гэрээ гэдэг чинь зөвхөн нэрээ хүртэл зөв бичих хэрэгтэй шүү. Энэ гэрээнийхээ нэрийг одоо өнөөдөр ингэж 5 толгой ордыг хөгжүүлэх. Ордыг хөгжүүлдэггүй юм аа. Орд чинь байгаль дээр тогтчихсон учраас чи хүссэн ч хүсээгүй хөгжихгүй. Ордыг ашиглан олборлох ба баяжуулах үйлдвэр барихад оруулах хөрөнгө оруулалт гэж ингэж энэ гэрээ хийгдэх ёстой байсан. Энэхүү гэрээг тэгвэл одоо сайжруулж иргэдтэй нааштайгаар эргүүлэхийн тулд яах ёстой вэ? Энэ гэрээг шинээр хийх ёстой. Гэрээг хийхийн тулд техник эдийн засгийн үндэслэлээ байгуул. Бүтээ. Тэгэхээр эхнээс нь тэр гадныхны хийсэн нөөцийн тооцоо нь жоркор бодсон юм уу гэдгийг жоркор бодсон нөөцийн тооцоо нь байж байгаа. 7.8 гэж байна уу? Миллиард тонны нөөцтэй гэдэг. Хуучин Оросын аргаарчлалаар бодсноор 6.4 тэрбумын нөөцтэй гэж байж байгаа. Энэ гэрээг байгуулахаар төлөвлөсөн даалга барна. Оюутлогын гэрээгээс муу хийгээд өгөөрэй гэж Монголын ард түмэнд оюутлогын гэрээгээс муу хийгээд өгөөч гэсэн сэтгэлээр хийгдсэн болов. Ягаад гэвэл оюутлогын гэрээг өнөөдөр муу байна гэдгээр дэлхийн одоо эдийн засгийн хамтын ажиллагааны шудраг ёсын үндсэн дээр яриа шүүмжлээд байгаа энэ тохиолдолд тэрнээс муу гэрээ хийчихвэл оюутлогын гэрээ сайн байж дээ. Яасан тэнхүүтэй Монголууд гэж ард түмний загнах бэлтгэлийг хийхийн тулд энэ гэрээ түүнээс дор гэрээ хийсэн гэж би үзэж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд бас ерөнхийлөгч мөрөл байр суурь илэрхийлээд авсан байгаа шүү дээ. Засгийн газартаа болон улсын хурлд чиглэл өгсөн. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлж байна? Засгийн газарт итгэл өглөө гэж байдаг ойлгосон. Харамсалтай засгийн газар төлөөллийнхөө байгууллагыг тоосонгүй Монголын ард түмний эрх ашигыг үндсээр нь суурилж Монголыг ямар ч ажилгүй амьдралгүй байх тийм нөхцлөөр энэ гэрээг монголчууд
гэрээг байгуулсан команд буюу бүрэлдэхүүн энэ гэрэн дээр дахиж суух эрхгүйгээр улсын их хурлын дүрээр байна. Тэгвэл одоо энэ хүү гэрээг улсын хурл өргөн барьсан байгаа. Улсын хурл хилцэх шалга байгаа мөн нэгэн төл юм уу гэрээ болчихсон юм бол. Гэхдээ энэ чинь ичмэр юм да. Одоо хийсэн гэрээг Монголын ард түмэн үзээгүй. Ийм нүгэлтэй гэрээ хийгээ сууж исэн засгийн газрын тэргүүнийг одоо бараг гэмтэр хийсэн байж тээ. Гэтэл тэр гэрээг олж үзсэн юм байна. Үзэгчдээ өнөөдрийн тодруулгын цаг энэ төрөнд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор геолог уулуурхайн өдрийн яамны орлогч сайд асан хурцуу оролцсон.